我不喜欢一直住在同一个城市，想去其他城市看一看。我年轻的时候也这么想，但是那时候没有钱。如果有钱就去了。那您现在为什么不去？现在钱不是问题了，主要是没有时间。我认为现在您有时间也不会出去玩。你说的对，我现在累了，下了班就想睡觉。Би үргэлж нэг хотод амьдрах дургүй байсан. Би залуу байхдаа тэгж боддог байсан. Гэхдээ тэр үед мөнгөгүй байсан. Хэрв мөнгөтэй байсан бол явах байсан. Тэгвэл одоо яагаад явахгүй байгаа юм бэ? Одоо мөнгө бол асуудал биш ээ. Гол асуудал бол цаг дутмаг байна. Би чамайг одоо завтай бол тоглохоор явахгүй гэж бодож байна. Чиний зөв үү? Би маш их ядарч байна. Би ажлаа тараад унтахыг боддог. 谢谢你们来看我女儿。你送的小皮鞋和小帽子真漂亮，别克制。你女儿长得白白的、胖胖的，真可爱。现在多高了？快1米了，25公斤。你看她鼻子小小的，头发黑黑的，真的像谁？像她爸爸。刚出生时，她爸爸高兴的一个晚上都没睡着。Баярлаа. Миний охинтой уулзахаар ирсэнд баярлаа. Чиний надад өгсөн жижиг савхин гутал малгай үнэхээр сайхан юм. Та тавтай морил охин чинь цав цагаан булцгар хайр татам. Одоо тэр хэр өндөр болсон бэ? Бараг 1 метр 25 кг. Түүний жижигхэн хамар хар үсийг нь харал та хэнийг дуурайсан бэ? Аавыгаа дуурайсан. Түүнийг төрөхөд аав нь шүнжин унтаагүй маш их баярлсан. 我的牙还是很烫，如果不舒服就去医院检查一下吧。检查好治起来，但是没什么用。大夫什么说的？每次医生都告诉我回家好好说呀。Миний шүд одоо хүртэл өвдөж байна. Хэрв та эвгүй санагдавал эмнэлэгт очиж эмчит үзүүлээрэй. Би хэд хэдэн удаа үзүүлсэн боловч тус болсонгүй. Эмч юу хэлсэн бэ? Эмч надад байнга хэлэхдээ гэртээ харж шүдээ сайн зөв угаагаарай гэсэн. 很多人都觉得现在人和人的关系冷冷的。还可能是因为工作太忙的，没时间跟别人见面，累的不愿意和别人都说说。此时我们应该都对别人笑笑说话。是，如果能多用一些您好、谢谢这样的词语。和别人的关系就会变得更好. Олон хүмүүс ажил дээрээ хэд завгүй бусадтай харилцах цаг завгүй байгаатай холбоотой байж болох юм. Уг нь бид бусад руу илүү инээмсэглэж ярихтаа сайн байна уу? Баярлалаа гэх мэт үгийг түлхүү хэрэглэх ёстой. Тэгснээр бусадтай харилцах харилцаа сайжирнаа. 周经理，下个星期我可以请几天假吗？你有什么事？我的一个老朋友结婚，我跟他2年没见了。你一用想请几天假？3天。
Жав менежер би дараа 7 хоногт хэд хоног чөлөө авч болох уу? Чамд юу болсон бэ? Миний хуучин найз гэрэлсээ. Би түүнтэй уулзаагүй 2 жил болж байна. Чамд нийт хэдэн өдрийн чөлөө авах хүсэлтэй байна вэ? 3 өдөр. Xiao Li，那个高高的男人是你们公司的吗？你对他了解吗？我们过初是邻居，后来是大学同学，关系一直很不错。他一边喜欢做什么？他有很多爱好，唱歌、画画、踢足球，什么都会。真的？那你介绍我们认识吧？不行，现在他是我丈夫。Шаолли, тэр өндөр хүн танай компани хүн мөн үү? Чи түүнийг сайн мэдэх үү? Бид хоёр хурш байсан. Сүүлдээ их сургуулийн нэг ангийнхан байсан, харилцаа дайжгүй. Тэр ихвчлэн юу хийх дуртай вэ? Тэр дуулж, уран зураг зурж, хөл бөмбөг тоглож чаддаг олон найзтай. Үнэхээр үү? Тэгвэл бид хоёрыг бие биенээтэйгээ танилцуулна уу? Болохгүй. Тэр одоо миний нөхөр. 最近我觉得哪儿都不舒服，你带我去医院检查吧。不用去医院，谁都有办法看好你的病。我问你，你多久没运动了？我3年没运动了。谁都知道运动对身体好，但是你吃饱了就睡。为了健康，我真应该多锻炼了。从每天起，我决定每天去长跑。Би сүүлийн үед сайнгүй байна. Намайг эмнэлэгт үзүүлээд өгөөч. Эмнэлэгт явах шаардлагагүй. Хинч таны өвчнг эмчлэх боломжтой. Би чамаас асууя. Та хэр удаан дасгал хийгээгүй өнгөрөөсөн бэ? Би 3 жил дасгал хийгээгүй. Дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндэд тустай гэдэгт бүгд санал нийлдэг. Харин та цадсан үедээ шууд унтдаг. Эрүүл мэндийн үүднээс би илүү дасгал хийх хэрэгтэй. Маргаашнаас би өдөр бүр холын зайн гүйлт хийхээр шийдсэн. 运动很重要，这句话谁都懂。但是你知道什么运动吗？第一，要选择对的时间。一般来说，早上9点是最好的时间，冬天要再晚一些。第二，要选择对地点，公园、商场、游泳馆，这些地方都可以运动。第三，必须要根据自己的健康换运动。如果你很久没爬山或者游泳了，运动一会儿就一定要休息。还有记得刚运动完口渴时候不要马上喝水。Дасгал чухал гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ та хэрхэн дасгал хийхээ мэдхүү? Эхлээд зөв цагийг сонго. Ерөнхийдөө өглөөний 9 цаг бол хамгийн тохиромжтой цаг бөгөөд өвлийн улиралд оройны хэсэг цаг тохиромжтой юм. Хоёрдугаарт зөв газрыг сонгохдоо цэцэрлэгт хүрээлэн уул, усан сан зэрэгт дасгал хийж болно. Гуравдугаарт та эрүүл мэндийн байдлаасаа хамааран дасгал хийх ёстой. Хэрэв та хэсэг хугацаанд явган аялал хийж усан цэлээгүй бол дасгал бүрийн дараа завсралгаа авах хэрэгтэй. Мөн дасгалын дараа цангасан үедээ шууд ус ууж болохгүй гэдгийг санаарай.